Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 74-т улсын эсхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, улсын хурлд өргөн мэдүүлэх гэж заасныг хэрэгжүүлэх хүрээнд улсын эсхийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулж, засгийн газрын хуралдаанаар хилцүүлэн улсын хурлд өргөн мэдүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-9 заасны дагуу хуулийн төслийг бүрдүүлбэрийг ханган улсын хурлд өргөн мэдүүлсэн. Улсын эсхийн тухай хууль нь 2003 онд анх батлагдж, улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын эсхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар 6 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Энэ удаагийн хуулийн шинжилсэн найруулгын төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүд оруулсан байна. Тухайлбал, улсын эсхийн асуудал удирдан чиглүүлэх хүрээнд улсын хурал, засгийн газрын бүр эрх болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, улсын агаарын хөдөлгөөний эзэмшигч байгууллагуудын чиг үүргийг наривчлан тодорхойлсон. Хуулийн үүслэлд хамаарах зэвсэг түвшин, хил хамгаалах ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагууд шинээр агаарын хөдөлгөөтэй болж байгаатай холбогдуулан тэдгээрийн нэгдсэн бодлого удирдлагаар хангахтай холбогдсон харилцааны асуудлыг улсын агаарын хөдөлгөөний бүртгэх нислэг тэнцэх чадварын гэрчлэгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үр гүйцэтгэхтэй холбогдсон эрх зүйн зохицуултыг улсын эсхийн багц дүрмээр зохицуулах харилцааг наривчлан зааж, улсын эсхийн аюулгүй байдал, нислэгийн үйл ажиллагааны хяналт зохицуултын талаарх харилцааг боловсронгуй болгох зэрэг эрх зүйн зохицуултыг нэмж тусгасан нь өчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиас онцгой болсон гэж үзэж байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 20 дугаар зүйл заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагууд болон олон нийтийн оролцоог хангах зорилгоор Батлан хамгааллын яамны захин хуудас байршуулж, хуулийн төслийн хилцүүлгээ хийж, төрийн бус байгууллагуудаас санал авахд бүгд дэмжсэн бөгөөд хуулийн төсөлд ирүүлсэн саналыг хүлээн авч тусгаснаар хуулийн төсөл нь 9 бүлэг 25 зүйл 68 хэсэг 91 заалтайгаар эслэн боловсруулагдсан болно. Улсын эсхийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт зардал шаардахгүй бөгөөд улсын эсхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн аж ахуйн нэгж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт зохицуулалт тодорхой болж, нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин сайжирч, түүнийг дагалдан хуулийг хэрэгжүүлэх бусад эрх зүйн баримт бичгүүд боловсронгуй болох ач холбогдолтой юм а. Хуулийн төслийг хэлэлцэж шийдвэр өгөхийг хүсье. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.